Ирээдүйд сайхан нисдэг машинаар нисэх юм те. Тийм ирээдүй ойрхон байгаа. Би итгэлтэй л байна. Хүн төрлөختөн ер нь ингээ хүн төрлөختний түүхийг харахад үеийн үедээ үргэлж сайжирсаар ирсэн. Тэгээд одоо бол бид нар нэг юм нисдэг машинтай болчих واخа. Мөдхөн. Гэхдээ хэрвээ бид нар ядуу бол одоо энэ эдийн засгаа өөдөн татахгүй бол мэдлэг боловсралтай болохгүй бол нөгөө л нэг дөрвөн дугуйтай тос бензин цуулсан хачин тоошороо манаргасан тэгээд энэ газрын хөрсийг бохирдуулсан уурч тастаж будаа болгодог штеп энэ машины дугуй гэдэг чинь энэ газрын хөрсний бол дайсан байхгүй юу. Нэг ийм юмтайгаа ингээл өвлийн дугуй, зуны дугуй гэл нэг моторын тас энтер гэл новшрол ингээл мөлхөөл явж явах байх. Тийм үү? Тэгэхээр одоо энэ өнгөрсөн үеийн технологи явж байна. Бидний энэ үе бол ирээдүйн технологи ямар болох вэ? Одоо үеийн технологиуд бол маш их газрыг бохирдуулж байгаа, гэмтээж байгаа. Хэрвээ бид нар энэ хуучин технологиг хавчих юм бол үнэхээр эрүүл сайхан дэлхийтэй болно. Энэ цементэлсэн бүх талбай энтрийг ингээд тооцох юм бол замбраагүй их тоо гарна. Энэ замыг ингээд бүгдийг ингээд тооцоод нийлүүлээд ингээд тооцоод хийх юм бол асар их эрүүл сайхан газар бий болно. Тэгэхээр эрүүл сайхан газрууд тэр газруудыг тэр эвдэрсэн тэр газруудыг эрүүл сайхан болгоод оронд нь одоо биотехнологийн тэр маш хурдтай хөгжиж байгаа юм чинь жинхэнэ байгалийн сайхан үс сургамлуудыг төлжүүлээд ургуулад ингээд газараа ингээд эрүүл сайхан болгоод одоо ингээд бид нэр ингээд дам гадаа ингээд гудамжинд гарахад ингээд энэ хотын бүх л цементлээгүй газар гэж юу н баг байхгүй ш тийм үү. Цементлээгүй зам тавигүй газар гэж байхгүй. Тэгээд шахацалтаад тэр нэг хачин зам дээр ингээд шахацалтаад сигналдал хараалаа урцгаад ингээд явж байгаа тийм үү. Хэрвээ тийм сайхан нисдэг машинтай болчих юм бол энэ сайхан. Одоо ингээд та нар энэ зургийг харж байгаа бах. Одоо бидний үеийн технологи бол ийм л дүр зураг шүү дээ. Машин тэрэг нь ингээд шавалтцсан, ингээд ойчралцсан, ингээд дугаарлцсан, ингээд бензин тоос энтергээр ингээд хачин юм болж байгаа. Яг хоо цахилгаан машин руу ороод явж гин. Гэтэ бас дөрвөн дугуйтай хэвээрээ л. Гэл нэг газараар мөлхдөг тийм үү. Газараар л мөлхөөл явж байгаа. Одоо бидний үеийн технологи бол бүгд газараар мөлхөж байгаа. Тэгээд дандаа газрыг сүйтгэж байгаа. Тэр эрүүл сайхан байгалийн өвс жинхэнэ шимт хичээлтэй тэр эрүүл сайхан өвс ургамлыг дандаа өвгүй хийж байгаа. Тэгэхээр бетон тавина. Ингээл цавдмал замнууд тавина. Ингээд энээс ангижирчих юм бол бид нар ирээдүйн илүү сайхан дэлхийн минь илүү сайхан эрүүл ногоон ургамалтай болох байхаа. Тэгвэл сайхан л байна. Тэр ирээдүйн технологиг бид нэр үдэж амжуулмын сайхан л байна. Би бол тэгж л бодож байна. Нэг сайхан ингээл номоо уншаад явж идэг сайхан тий. Тэд явж хаад хүссэн газар очичдаг. Жолоо молоо барина гэж ядаргаа царайлахгүй. Али зуны дугуй, өвлийн дугуй гэж ядаргаа царайлахгүй. Хүн ингээл нислээ. Өрөөндөө сууж байгаа юм шиг нэг номоо уншаад унтаал ингээл тий. Ингээл явж идэг. Зах ингээд үзэж харах юм аа үзэж хараад ингээд явж идэг. Зүгээр ингээл амьдрал явж идэл бүрх газараа хүрчнэ. Байршлын нөхчлөө тэгэл болоо. Тийм болчоо сайхан л байна. Та нар тийм машин хэрэг гараад ирвэл хөдөлж авах хүсв. Би бол хамгийн түрүү тэрийг авах юм байна. Ингэж газрын хөрсийг бохирдуулдаг, ингэж байгаль дэлхийг мөхөөдөг юм новшин ийм дөрвөн дугуйтай бензин тос асгарсан юм заваан балер юм юмнаас ангижирмаар л байна л та. Тэг яг хичээж л байна одоо ингээд яг анхан шатанд яг нэг цахилгаан машин гэдэг юм гарч ин. Гэтэл дугуйтай хэвээрээ
мөлхөөл ингээд газрын хөрсийг бохирдуулаад ингээд байж чинь. Хотод зөвхөн явган хүн явдаг зам байх. Тэгээд бусд нь ямар ч цементгүй, ямар ч цутмал талбайгүй. Тийм болчихвол сайхан л байна. Энийг хажин зам энтер байхгүй. Хэрвээ ийм цардмал зам энтер байхгүй болчихвол харин манай нөгөө замын нүгнээс тоншдог багнууд харин үгүй болж нэг санаа амрах байх та тий. Тэгэхээр хэрвээ бид нар мэддэгтэй боловсралтай болохгүй ядуу ийм хിവэр байх юм бол хүн төрлөختөн тэр гоё машинуудыг, тэр гоё тээврийн хэрэгслүүдийг хэрэглэдэг болцсон байхад бид нар хിവэрэл нөгөө 4 дугуйтай машинтайгаа өвлийн дугуй, зуны дугуй гэнтэр гэл тэгэл машин тэрэг юу одоо бензин тоос гэж даваарал явж л байгаа. Нөгөө 4 дугуйтай машинтайгаа тоос манаргаал ингээл хараалаа урсгаал нээхэн нарийнхан зам дээр ингээл хэрэлдээл уралцаал ингээл тий. Нөгөө бицтаанахуугаа уншаал ингээд явж явах бах тий. Тэр бид нар үл ирээдүйд хүн төрлөختөн бол тэр лүү явж л байна. Ирээдүйн машин гэхэд автомашин гэхэд тийм байхгүй шүү дээ. Жолоо молоо ишин шидийн хэрэгтэй хэрэггүй хогноос байхгүй. Тийм. Зүгээр байрштай өглөө тэгэл явчихна. Бүгд гээд нисэж явчихна. Ингээд нэг жал буучихна. Ямар ч зам хэрэггүй. Ер нь автозам бол автозам, төмөр зам энэ төр бол асар их газрын хөрсийг эдэлж байгаа шүү дээ. Тэрнийг ингээ бүх одоо дэлхий дээр байгаа цардмал зам одоо төмөр замын эдэлж байгаа орон зайг ингээд бүгдийг нийлүүлээд ингээд тооцох юм бол асар их газар ногдох байхаа. Тэрийг тооцоолж үзэх хэрэгтэй юм шиг санагдаад. Асар их газар сүйтгэж байгаа. Автозам, энэ төмөр зам мэтийн зүйлүүд. Автомашин байлаа гэж бодоход зүгээр л ингээд нисэж явцдаг. Тийм үү? Агарын зай, орон зай бол газрын орон зайнаас хамаагүй илүү уйжим шүү дээ. Тэгэхээр фүнк гэж нисэж явчихна. Улаанбаатараас нислээ ингээд явхад яах вэ? Хамаагүй төч явна шүү дээ. Одоо энэ зам чинь тарзмал зам чинь ингээд уул муул ингээд тойрол ингээд асар их юм болж ингэж явж байгаа. Тэгэхэд бол нисдэг машин бол яах вэ? Дээш нислээ шууд ингээд чигээрээ явна шүү дээ. Ямар ч ингэж далиж мөрөж ингэж ядаргаа зэрэлэхгүй. Гол ус мус тугаад гатлах гэж байгаа энэ тэр гэж ядаргаахгүй. Тийм сайхан машинтай болчихвол би хамгийн түрүүнд худалдаж авна. Юу ч бодохгүй машинд ороо суулаа. Гэл нисэж явчихна. Донцгоо дөргөө гэж байхгүй. Ингээд бензин тос нь асаараа заваарал ингээд энэ тэр гэхгүй тий. Юу сайхан. Автобуснууд ирээдүйн автобус бас гоё л байх тий. Ингээд хүмүүс сайхан суугаад ярилцаад ингээд хэрэг сандалтай ингээд суугаал тий. Зург телевизмаа үзэх нь үзээд ингээд байж идэг тий. Ингээд зүгээр нэг сайхан юм өрөө шиг тий. Ингээд өрөөнд байцгааж байгаа юм шиг ингээд явна. Цонхон суугаад юм үзэх нь үзээд хоолой хинэдэл ингээд явдаг. Тийм бол тэр бол ямар ч тийм зам хэрэггүй. Тэр автобус бас тий ялгаа баг. Ингээд нис чинь. Гэтээ сууж байгаа юм шиг л ажлаа хийгнэ ингээд компьютер юм хамаа ингээд хараал ингээд одоо юу идэх. Тэгэл явах бах тий. Ам сонингоо уншаал энэ тэгэл тий. Тэгэл явах бах та. Ирээдүйн галт тэрэгнүүд хүртэл тэгэл тий. Бүгдөө ингээд тэгээ галт тэрэгний ямар ч замгүй бас тийм зам хэрэггүй. Ингээд нэг юм ямар ч замгүй галт тэрэгнүүд үл тий. Ингээд ямар ч замгүй ингээд агаараар ингээд явчихна. Хэдэн зуун хүнийг ингээд аваад явна. Тийм галт тэрэгнүүд ингээд гараад ирэх байх. Ер нь бүх техникийн хэрэгслүүд ерөнхийдөө ингээд нисэж явчихна. Аны хосоо тэгээд тийм галт тэрэгнүүд
бий болох байх. Тэгвэл илүү сайхан газар дэлхийн нь илүү эрүүл байна. Эрүүл болно. Уцсан онгоцуд байлаа гэхэд ингээд бас л ялгаа байхгүй тий. Яг гэртээ явж байгаа юм шиг. Одоо нэг яакт гэж ярьдаг шүү дээ. Тэд нэр илүү тэрнээс илүү гоё болох байхаа. Тэгэд ямар ч тийм бензин тос, эсэн бусын юм тэр тэнгис далааргаа ингэж асгад цутгадгүй цэвэрхэн, маш цэвэрхэн тий. Эрүүл энергиэр явдаг. Тийм үү? Эрүүл эрчим хүчээр явдаг. Тийм усан онгоцнууд, тийм галт тэрэгнүүд. Тэгээ нисэг онгоцнууд бол ингээд одооны нисэг онгоц шиг ингээд хавчээсэн суудалд суугаад ингээд ядаргаа тэрэлж явахгүй тийм ингээд үйл нэг сайхан ингээд том байшинж явж байгаа юм шиг ингээд усан санд орхон ороод одоо яадаг гэдгийг тий ингээд явна. Одоо яг нэг том усан онгоцнууд бол бий л дээ. Усан онгоц юу янз бүрийн дотроо цаав ном нисэн усан юм та. Ер нь ирээдүйн усан онгоцнууд бол илүү тийм эрүүл гоё болох байх. Илүү том орон зайтай ингээл хөвөөл явж байна. Ирээдүйн онгоцнууд их юм болов жишээ нь ингээд маш том. Тэгээ ингээл хөвөөл баг хөвдөх хот шиг тийм үү. Тэгээ хөвдөх хот шиг болж байна. Тийм бол илүү сайхан байгаль дэлхийн нь илүү сайхан эрүүл болоод тэгээд бид нар ингээд мөхсөн сүнсэн ургамлуудаа ахиж сэргээгээд тэгээд тэр ой модоо буцаад сэргээгээд ингээд яг нь дэлхийг илүү сайхан эрүүл болоод энэ байгалийн энэ айхтар энэ халуурал энэ төр одоо болж штэ амар байгалийн энэ одоо хит халуун энэ төр болж штэ энэ Европ энэ юмний үгүй болох байх. Тэгээд байгаль дэлхийн илүү сайхан эрүүл болоод энэ нэг зам мам цутгсан энэ одоо дэлхийн дахны энэ замын эзэлж байгаа орон зайг ингээд тооцоол гарвал асар их газар ногдох байхаа. Одоо ямар болохыг мэдэхгүй байна. Та нар ингээд хиймэл оюунаас энэ төр асуугаад үзтээ. Яа тооцоо гарах болов юу яах вэ би сайн мэдэхгүй байна. Гардаг бол тэр асар их том орон зай гарах байхаа. Энэ цардмал зам, энэ төмөр зам мэтэр эзэлж байгаа энэ зай. Тэгэд хүн төрөлхтний цементэлсэн талбайнууд энэ төр тий. Энд чинь машин тэрэг мэрэг зогсоох гэчил ингээд энэ цементэлсэн талбайнууд бүтээгээд байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энэ бүхэн ингээ үгүй болчих юм бол илүү их гоё болно. Байгаль дэлхийн эрүүл болно. Агаар мандал эрүүл болно. Тэгээд ер нь газараар явж байгаа техникүүд чинь бол ингээд сүлжээд ингээд маш их орон зай хязгаарлагдмал орон зайд явж байгаа шүү дээ. Машин тэрэг бол тэгээ энэ галт тэрэг гэнтэр бол тийм үү? Автобус энэ төр Хэрвээ тийм биш бол агаарын орон зайгаар явдаг бол агаарын орон зай бол хамаагүй уужим байхгүй. Хитэн уужим шүү дээ тийм ингээд. Дээшээ ингээд нисэл ингээд хөөрөөл тэгэл агаарын орон зай бол тийм үү. Ингээд хитэн гудамж ингээд сүлжиж нэг юм арай гисний юм очдөг тийм. Хараалаа уусгаж идэх тийм. Ингээд төгжирж бариад тийм. Ер нь дэлхийд дахны ерөөсөө асуудал шүү дээ. Ганцхан манай Монголд ч биш тийм. Дэлхийд дахны асуудал ингээд. Нэг гудамжны нэг хороолд очих гэж ингээд тий. Хэрвээ нисдэг машин байвал нисдэг тээврийн хэрэгслүүд байвал яах вэ? Шууд дээшээ хөөрлөө. Ингээд хитгэн хороол шууд алгасаад яваад тийм үү? Очиж штеп. Ямар ч ингээд далиж мөрөж явах шаардлага байхгүй тий. Энэ муухай юм энэ цардмал замуудыг барих хэрэггүй. Энэ муухай цардмал замууд чинь маш их агаарын бохирдол үүсгэж байгаа. Энэ цардмал замыг чинь бүтээхэд асар их юм одоо нөгөө зуурмгийн төвд хэрглэж байгаа шүү дээ. Эн чинь одоо байгалыг маш их сүйтгэж байгаа. Энэ хайрга энтер байна, хайрга байна. Тэгээд энэ замын хар юу гэдгийг энэ одоо бидний хүүхэд багтаа замын хар гэдэг байсан дээ. Ийм хар мар юм. Эдгээр чинь ингээд байнга ууршиж байгаа шүү дээ. Эдгээр чинь бол байгалыг агаар мандал их бохирдуулж байгаа.
ийм зүйлс байхгүй болчихсон бол агаар мандалж ирүүл болно. Тэгээ цаг хугацаа маш их хэмнэн тий. Одоо жишээ нь Улаанбаатараас гараад ингээд 1000 км яваад ингээ аймгийн төвд очие гэж бодоход хичнээн уулыг тойрж ингэж явж байгаа тийм тойроод ингээл нэг гол усаар гарч байгаад ингээл тэгээд явж байгаа шүү дээ. Тэрний агарын орон зайгаар бол тэгж явахгүй шүү дээ. Шууд чигээр тийм үү цаг маш их хэмнэн тэгээ ирүүл тэгээд чинь ямар ч юм санаа зовхгүй явна тий. Жолоодлого молоодлого гэж ядаргаа тариалахгүй тэгээ шууд ингээл хэвл оюунаар өдөртөө тэгээд явчихна. Аюул босч багтай болно. Инхээр илүү сайхан болох байхаа. Тэгвэл би бол хамгийн түрүүд тийм л маш яах юм байна. Тэгэд тэр нэг янз бүрийн амар ийм арзгар сарзгар дугуйтай нэг одоо газар усыг маш сайн туулдаг машинууд гэл нэг юм байдаг шүү дээ. Газар хөрсийг тэд нэртэй будаа болгодог шүү дээ. Ингээл та. Улаанаар нь эргүүлдэг шүү дээ. Тийм машин тэрэг сонирхдаг хүмүүс бол ирээдүйд хамгийн хоцрогдсон хүн болж хувирна. Байгаль дэлхийг устгаж сүйтгэдэг жинхэнэ нэг орк хүмүүс болж хувирна тэд нар бол. Гэхдээ яг хав тиймэрхүү техник сонирхдаг хүмүүс байх. Гэхдээ тусгай нэг зам мам дээр уралдаж барьдаг тийм хэсэг байж болох юм л да. Яг хав тий. Тэрнээс биш тийм тээврийн хэрэгслээр явдаг хүмүүс бол ирээдүйд жинхэнэ нэг орк гэдэг чинь болно шүү дээ тий. Байгаль дэлхийгээ бохирдуулсан заваа бензин тос урсгасан хачин одоо нэг хуучнаар бол тий нэг шагаагаар нь шар эсгээ цовсон ноорхоо шар хүү нэг хамуутаа даахтай хөөхд гэдэг шиг юм бол харагдах байх ирээдүйд бол тий ямар ч болох заваа юм битээ энэ тэр тий уусаа тэгж харагдана. Тэр би тэр сайхан гоё нисдэг тээврийн хэрэгтэй хурдан бий болоосаа тэр үеийг үзэх юмсан гэж бодож байна. Уг нь залуу байна үзчих байх гэж бодоод байгаа. Үзчих юмсан гэж бодож байна. Одоо яах вэ? Одоогоор бол яах вэ? Одоогоор ч яах вэ? Тэгэл нэг цахилгаан машинтай явж гин. Гэхдээ нөгөө нэг 4 дугуй хэвээрээ тий. Тэгээ бас хагас туу бензин хийд юм болоо яад юм л та. Тэгэд явж гин. Тэгтээ хэрвээ тийм машинтай болчих юм бол тийм тээврийн хэрэгслүүдтэй болчих юм бол байгаль дэлхийг энэ их газар идэж байгаа энийг балиар замнуудыг бүгдийг нь устгаад тэгээд оронд нь шин сайхан ургамлуудаа шинээр бий болгож үржүүлж ургуулад газар орондоо ингээд сайхан чөлөөлөө ийм болчих юм бол байгаль дэлхийн минь нэг сайхан нуруунд тэнийх байх та тий. Хэрвээ тэгж чадах юм бол бид нэр жих өөртөө соёлт хүн төрлөختөн гэж хэлж болох юм. Хэрвээ тийм болоогүй бол тэр нэг одоо энэ байгаа энэ бензин тосоор явдаг нэг балиар юмнууд чинь яагаад байгаад байгаа юм гэж энэ том корпорациудын эрх ашиг байгаа болохоор энэ машинуудыг устгах сонирхол үгүй л байгаад байна л да. Энд заавал нэг машин бензин тосоор явдаг тэр машин тэрэг ер нь хинт хэрэгтэй. Тим юм ундаг хүмүүс, тим юм сонирхдаг хүмүүс ирээдүйд жинхэнэ орк болж хувирна. Оркууд болж хувирна. Байгаль дэлхийгээ сүйтгэдэг тэнэг драконууд болж хувирна да. Тэгэхээр би бол тим тээврийн хэрэгслүүд хурдан бий болоосаа л гэж бодож байна. Тэгээд тийм машин худалдаанд гарвал би хамгийн түрүүнд худалдаж авахыг хүснэ. Гэхдээ бид нэр одоо эрдэн боловсралтай болох хэрэгтэй. Мөнгөтэй баян чинээлэг болох хэрэгтэй байна. Тархитлагаагаа ажиллуулж хэрвээ тийм болж чадахгүй бол хүн төрлөختөн тийм гоё тээврийн хэрэгсэлтэй болчихсон байхад бид нар бас л нөгөө нэг нарийнхан цардмал зам дээрээ багтаж ядал нэг хитэн утаа манаруулсан тоошороо манаргасан хачин машин дотроо ингээл 100-ны дугуй өвлийн дугуй гэж хэрэлдээл явж л байх тий. Тэгэхээр галт тэрэг гэхэд зүгээр ингээл хотоос хотын хооронд ингээл агаараар ингээл явчихна.
ямар ч ингэж далиж мөрөх хэрэг байхгүй. Шууд чигээрээ. Цагийг маш их хэмнэн. Тэгээд тэр дотор чинь сайхан ингээл гой өрөөнүүдэд ингээд суучихсан ингээл цонхон цэлийгээл те нар тусаал ингээл. Тэгээд явдаг бол гоё биш үү? Юу гэж бодож чинь та нар? Санал бодлоо хэлдэ. Тим ирээдүг та нар хүсэж чинь үү? Эсвэл нэг гадаараар мөлхөж явдаг энийг тээврийн хэрэгслүүд хിവэрэ байж ахын гоё юм уу? Юу гэж бодож байна? Би бол тэрний л хүсэж чинь. Хурдан бий болоосоо л гэж хүсэж чинь. Тэгвэл мөн сайхан да. Тийм ээ. Та нар юу гэж бодож байна? Санал бодлоо бичээрэй. Тэгэл нөгөө гоё гарт тэргнүүч чинь ингээл агаараар хөвөөл хотоос хотын хооронд яваал тийм үү? Улсаас улсын хооронд яваал. Гоё маш том хэдэн зуун хүнийг авч явдаг тийм. Агаараар ингээл хөвөөд явж идэг тийм онгоцнууд бий болно. Тэгэл яг тийм өөрөө тасгай шиг байшин ингээд том маш том юм зааланд байж байгаа юм шиг ингээл амархан намраал усанд орхоноор хол ингээл яагаал те үдч чархаа үзэл тоглоол ингээл те тоглолч наадаад ингээл байж идэг. Тэгж явж байгаа л твээс твийг алгасаад явцдаг. Тийм болж болно ш. Тийм бол гоё. Тэгвэл би тийм л онгоцон суух юм байна. Одооны онгоцонд яадаг вүлээ? Ингээд араасаа хараад ингээд нэг юм авчисэн юмд ингээд чилж хөтлөө сууж явдаг тий. Одооны машин ч гэсэн ялгаагүй шүү дээ. Нэг 4 хүн суугаад нэг 1000 км явах гэж ингээд шүнжэнгөө нүдээ улаатал ингээд нэг юм жолоочгийн байр чинь тий. Үхэж байгаа юм шиг юм чилж үхчихэж нэг юм очдөг тий. Тийм байхгүй. Зүгээр ингээд 5-6 сайхан суугаад ингээд өрөө дотор ингээд ярих нь ярил тоглоод хэмээл. Тийм юм бол гоё биш үү? Автобус энэ тийм болчихвол гоё биш үү? Та нар юу гэж бодож байна? Авторыг мөн ялгаагүй тийм болчихсон. Усан онгоцууд мөн ялгаагүй. Ингээл хөвдөх хот явж байгаа юм шиг л тий. Дараа тэнгисээ гатлаад ингээд твээс тв алгасаад ингээд явчихна. тэгэл онгоцнууд их чинь нисэг онгоцнууд их чинь л тий. Агаарт ингээд хөвөөл явж байна. Одооны онгоцнууд чиг биш. Тийм шатхан 9 шидийн бас даваа юм байхгүй. Маш цэвэрхэн. Маш цэвэр энергиэр ажилдаг. Маш өргөн сарвал сайхан юм цонх юутай. Тэгэл ингээд орчныг хараад ингээд явж идэг тий. Ном уншаад тэгэл за цогны ажил суудсан. Том уу цэлийсэн цонх тий. Одооны онгоцны цонхнууд ийм ачин ийм жижиг юмуд байгаа л да. Тийм биш ингээд. Цэлийсэн ингээд том ингээд зааланд ингээд явах нь яваад ингээд тоглох нь тоглоол тий. Спортоор хичээлх нь хичээлээ л энэ тий. Ингээд ном сонингоо уншаад номын санд орох нь ороод ингээд явж идэг тийм үү? Тийм бол гоё биш үү? Онгоц могоцаа. Тийм болцаа. Одоо яадаг вэ нэг нэг хачийн суудал дээр суудсан тий. Ингээд чилжигтлээ сууж байгаа шүү дээ ингээд. 24 цаг маа ингээд нисдэг тий. Тийм байхгүй тий. Ингээд сайхан ингээд. Хунтхан унтаад ингээд тоглоол тэнд хүмүүс ингээд спортоор хичээлээ. Ингээд кино минаага үзэл тий. Одоо яадаг гэдгийг. Тийм болчихвол гоё шүү дээ. Тийм болчихвол гоё биш үү? Та нар юу гэж бодож байна? Надад тэгвэл гоё л бай. Гоё шүү дээ. Тийм л ирээдүг би хүсэж байна. Тийм л ирээдүг хурдан ирээсэй гэж хүсэж байна. Харин бид нар зүгээр хүлээж суух биш. Монголчууд илүү их суралцах хэрэгтэй байна. Илүү их боловсрох хэрэгтэй байна. Эрдэнэ боловсрол хэрэггүй тэр зарим хүмүүс яриад тэр ус дурлаа шүү. Эрдэнэ боловсролтой болох хэрэгтэй бай. Эрдэнэ боловсролтой байж ижил бид нар тэр ирээдүг эдлэх хувьтай болно. Хэрвээ эрдэнэ боловсролгүй харанхуй бүрхийг хэвээрээ байвал хичнээн сайхан ирээдүг ирсэн ч бид нарт
тэрийг идэх хэрэг байхгүй. Тэрэнд зориулж хин нэгэн заавал нэг төлбөр хийх хэрэгтэй шүү дээ. Тэр гоё онгоцнуудыг худалдаж авахын тулд тэр онгоцоор нисхийн тулд тийм үү. Тэр гоё онгоцны тийзийг худалдаж авахын тулд тийм үү. Хэрвээ тэгж чадахгүй нөгөө нэг юм авч исэн суудалтай юмдаа суугаад ингээд өдөр шөнөгүй ингээд нойргүй ингээд явах бах тий. Чилж өгтөө тэгж явах бах тийм үү. За тэгээ байж итл ирээдүйд ингээд твээс твийн хооронд явдаг тийм гоё. Заал шиг заалсан том заал шиг тийм онгоцнууд ингээд агаараар хөвөөж явна. Тэрний дараагаар хүн төрлөختөн яах вэ? Тариг хооронд ингээд нисдэг юм ингээд сансарт ингээд хөвөөж явдаг тий. Гоё тийм бүхэл бүтэн ингээд хот явж байгаа юм шиг ингээд хөвөөж явдаг тий. Тэгэл тэр хот дотор ингээд дуугаа унаад ингээд яваал тий. Тэгэл явдаг тийм сансны хөлгүүд бий болоод твээс твийн хооронд үгүй гаргаас гаргийн хооронд явал тий. Тийм гоё ирээдүй бий болно гэдэгт би итгэдэг. Ганцхан хүн төрлөختөн энэ оюун санааныхаа төвшөнд дээд төвшөнд хүрч чадах юм бол тийм ирээдүй ойрхон байгаа гэж би боддог. Тэгэхээр оюун санааныхаа төвшөнд бүгдээрээ ингэ цэвэршиж өөрснийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Илүү их оюун санааны төвшөнд өндөр хөгжилт хүрэх хэрэгтэй юм. Хэрвээ тэгж чадах юм бол хүн төрлөختөн гайхамшигтай ирээдүй бий болгож чадна. Би болно ч гэж би итгэдэг. Тэгээ ерөн зүгээр хүн төрлөختний түүхийг ингээд хараад байхад аль эртнээс өдийг хүртэл ингээд дандаа сайжирсаар явсаар ирсэн юм байна лээ. Би ингээд ер нь ингээд ажиглаад ингээд түүх судрыг ингээд бүгдийг ингээд харахад ерөнхийд нь ингээд харахад хүн төрлөختний түүхийн явцыг ингээд харахад дандаа сайжирсаар ирсэн. Үргэлж сайжирсаар ирсэн. Эхлээд хүн нэг газараас ингээд явган алхаад ингээд явдаг байсан бол дараа нь морийг адуу малыг эзэмшиж эхэлсэн. Эзэмшиж тий одоо ингээд иргэшээлдээ оруулж тэгээд арай хурдан явдаг болсон. Тэрээ дараагаар машин хэрэгтэй болсон. Ингээд нисэх онгоцтой болсон. Одоо бол яг нь твээс твийн хооронд ингээд нисэж чинь. Хүн төрлөختөн онгоцоор ингээд нисэж чинь. Бид ирээдүйн тийм гоё онгоцууд ингээд бий болчих юм бол бид нар ирээдүйд бүр илүү их хөгжөөд гаргаас гаргийн хооронд нисдэг болно. Би тэр гариг дээр төрсөн, би энэ гариг дээр төрсөн тэр ярьдаг болох юм уу одоо тий яах юм тий. Ангараг дээр төрсөн гэдэг тий. Би саран дээр төрсөн ч юм уу тий. Ингээл та. Тэгж ярьдаг болох байхаа. Тэгвэл их гоё. Би тийм ирээдүйг үзэх юмсан гэж маш их хүсдэг. Тэг яг зарим хүмүүс ингэж бодох байх. Юу тийм болоогүй энэ тэр. Үгүй болно. Хүн төрлөختөн тийм үү. 1000 км газрыг туулах гэж хуучин яадаг байсан юм болоо. Ингээл зарим дандаа ингээ баг ингээд тий хөрхийн хүн үхвэт тий тэр хооронд чинь араатан амтан энэ чинь шид юм байна. Тэгэхэд одоо яаж чинь 1000 км газрыг туулахын тулд хэдхэн цагийн дотор ингээд машин цугаа явчихжээ. Гэтэ энэ машин илүү гоё болчих юм бол бүр ч илүү гоё болно. Тийм болох боломжтой. Эргэлзэх хэрэггүй. Ганцхан хүн төрлөختөн бид нар өөрснөө энэ оюун санааныхаа төвшөнд илүү хөгжиж чадах юм бол тэр ирээдүй ойрхон байгаа. Тэд ирээдүйд хүн төрлөختөн дайн дажин гэж байхгүй, хил хязгаар гэж байхгүй. Тийм гайхамшигтай дэлхий бий болно гэдэгт би итгэлтэй байдаг шүү. Энэ зарим нэг нөхдүүд ярьдаг үнцрэг үзэл гэх. Тэр бол хоцрогдсон яриа. Тэр үнцэрхэг үзэл гэсэн дими балаа юм уу да. Жохон багхан яриад ийм жохон том төвшөнд бодмоор байна шүү дээ. Том төвшөнд ярьдаг болмоор байна шүү дээ. Ингээд гоё мөрөөдөлтөө баймаар байна шүү дээ. Зарим хүмүүс би одоо бодоод байдаг. Зарим хүмүүс ямар тийм амбицгүй, ямар ч тийм мөрөөдөлгүй болцсон юм. Баг багтаа ингээд тэр гоё зөвлөлийн зохиолуудыг үзэх дуртай байлаа. Тэгээ оддын даймыг үзэл ингээд амар тийм мөрөөдөлтгий байсан. Тэгээ зарим хүмүүс одоо болохоор зарим хүмүүсийг тийм мөрөөдөлгүй болцсон юм шиг гэл. Тэ. Тэгээ ном сонин уншихгүй ингээд чөлөө сэтгэлгээ байхгүй гэд
фантазлж ингэж юмыг ингэж хийсвэр сэтгэлгээ байхгүй болсон. Ингээд утсан дээр зүгээр ингэ TikTok ч юм уу юу гэдэг тэр юм бичлэгийг ингэ зөвхөн дүрсээр нь ингэж харна гэдэг чинь ингэж хөгжил явагддаггүй байхгүй тархин. Зүгээр байгаа юм байгаагаар нь ингэ дүрсээр нь хардаг. Эн чинь хүний тархины хөгжлийг маш их бууруулж байгаа. Яг харин ном уншсан хүн яадаг вэ гэх юм бол хийсвэрлэн бодох, төсөөлөн бодох чадвар илүү хөгждөг байхгүй да. Би багада ном их уншдаг байсан болохоор магадгүй миний тийм хийсвэрлэн бодох тийм мөрөөдөлтийн тийм сониуцсан одоо ч хിവэрэл байна. Тэр ер нь ингээд номыг уншиж явах хэрэгтэй. Ингээд төсөөлөн бодож зөвгөнлийн гоё зохиолууд номуудыг ингээд уншаад кинодыг үзсэнс ингээд тийм үү. Тэр аватар энэ төр чинь бүтээсэн хүн тийм төсөөлөн бодох чадвар сайтай хүн байгаа байхгүй юу. Тэгээд ингээд төсөөлөл тий. Тэгэхээр мөрөөддөг байх хэрэгтэй. Маш их амбицтай байх хэрэгтэй байна. Мөрөөдөлтэй байх хэрэгтэй байна. Ялангуяа манай монголчууд тийм үү. Ингээд нэг юм ярихаар зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Нэг хүүхэд шиг юм ярих юм. Үгүй хүүхэд шиг байх ёстой шүү дээ. Тэгэж сэтгэж тэгэж мөрөөддөг байх ёстой. Хүүхэд ганцхан мөрөөддөг байж болохгүй шүү дээ чинь. Насан турш хүн мөрөөдж болохгүй юм. Яса 18 наснаас хойш мөрөөдж болохгүй юу? Тийм дөхөө юм байж болохгүй шүү дээ. Тийм дүнхгүй юм байж болохгүй шүү дээ. Хүн төрлөختөн чинь мөрөөдсөөр тэмүүсээр явсараад өний үед ирсэн. Хойштож мөрөөдөх ёстой. Асар их мөрөөдөгчдөд ер нь ийм шин технологиуд энэ бүхнийг бүтээж байгаа шүү дээ тэр хүмүүс тийм үү. Яагаад ийм байж болохгүй гэж гээл те. Машин гэхэд тийм үү. Яагаад 1000 км явахын тулд нэг 4 хүн нэг суудлын дээр суучаад ингээд хаашаач хөдлөх ирэхгүй те ингээд нэг зам дээр ингээд донстоод ингээд толгой тарих дүүрээд гачин болж ирдэг те. Нэг газар очиход тийм үү. Тийм болт баймааргүй байна гэж хин нэг нь мөрөөдөв. Тэгэл тэрийг бүтээн шүү дээ. Одоо ингээд нисдэг баг зэрэг ойр зургийн тээвэр хэрэгслүүдүүд бий болоод эхэлсэн л байгаа л та. Дрон энэ төр бол байгаа. Тэрний илүү гоё хөгжүүл, илүү гоё болсон. Гэтэл тэр бол ойрхон. Тийм машинаар явах ирээдүй ойрхон гэж бодож байгаа. Тийм галт тэрэгнүүдээр явхад ойрхон гэж би бодож байна. Тийм гоё заал шиг том тийм бүр ингээд өсөр том заал шиг баг хөвдөх хот шиг тийм усан онгоцнууд явна гэдэгт би итгэлтэй байна. Тэр хөвдөг том хот шиг тийм нисэх онгоцнууд явна гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр мөрөөдөлтөй байх хэрэгтэй. Илүү гоё фантазлж ингэж мөрөөддөг байх хэрэгтэй. Тийм хүмүүс л хөгжиж дэвший гэж боддог байхгүй. Тэгэл ингээд би өнөөдөр нэг ийм байгаа юм чинь би өнөөдөр ингээд цалингаа авах гээд ингээд ажиллаа хийх гээд ингэж ядж зүдчихсэн. Тиймэрхүү бодол санаагаа ингээд дандаа ингээд хязгаарл түглэж яадаг хүмүүс хийж хөгждөггүй байхгүй угаасаа. Ном сони ингээд бичдэг хүмүүс чинь ингээд амар фантазлж бичдэг үстэй. Тийм хүмүүс чинь зохиол бичиж чаддаг. Уран бүтээлийг хийж чаддаг. Урдгийн хүмүүс ялангуяа асар их тийм юутай байдаг шүү дээ. Фантаз сэтгэлгээтэй ийм хийсвэр сэтгэлгээ сайтай байдаг шүү дээ. Яг л тэд нэр уншдаг. Ингээд амьдралыг олон талаас нь хардаг болохоор тийм байдаг байх. Урдгийн маш мэдрэмжтэй болох хэрэгтэй хүүхдүүдээ залуу хүмүүсүүд бол одоо бид нар одоо болоогүй шүү дээ. Ингээд ном сонин унших бичих хэрэгтэй, зохиох хэрэгтэй өөртөө гой фантазлж ингэж ямыг сэтгэдэг байх ёстой. Ганцхан нэг хиймэл оюунаас нэг юм асуучаад ийм байна гэж суугаад байх юм бол хөгжихгүй хүн. Энэ хүний тарих чинь хөгжгөө байж байхгүй юу? Тэгэхээр үргэлж юм болгоно хиймэл оюунаас асуугаад ингэж байгаад иж болохгүй. Хийсвэр энэ фантаз сэтгэлгээ гэдэг чинь хүний тарихыг үргэлж хөгжүүлж идэг. Хүн эстээр үед хилтэй болж хэснээс ихсүүлээл тэгээд хил яриатай болж гисэн ихлүүдэл ингээд хоорондоо ярилцсан тий. Ингээд зарим нь худлаа ярина тий. Худлаа ярина гэж чинь бас фантаз сэтгэлгээний хөгжүүлдэг байхгүй юу ингээд. Заримдаа худлаа хамаагүй заримдаа гоё ингээд юм цохоогоо ингээд ярьчмаар санагддаг шүү дээ тийм ээ. Ингээд худлаа ярина гэж чинь бас нэг фантаз сэтгэлгээ хөгжиж гин гэсэн үг байхгүй. Ингээд нэг галын хажууд суугаад хүмүүс ингээд ярилцдаг байсан баг хил үсэг. Хил яриа хөгжснөөс хойш тэгэл юм фантазлж ингэж яриа л та ингээд тийм том интер гээд ингээд яриа л те.
Тэгэхээр мөрөөдөлтэй байх хэрэгтэй байна. Хэрвээ тэгж чадах юм бид нар ер нь хүн төрөлхтөн тэрэнд хүрэх нь бол хүрнэ. Харин бид нар улс үндэстнийхээ хувьд илүү их мөрөөддөг, илүү их амбицлдаг, илүү их тийм мөрөөдөнтийн тэр баймаар байна шүү дээ. Одоо зарим хүмүүс тэгээд ярьдаг шүү дээ. Энэ худлаа ингээд хүүхчиг ингийн тэр гэдэг. Гэхдээ тийм байх ёстой. Тэгжиж тэр хийсвэр сэтгэлгээ тэр фантазлж ингэж айгаа гоё ингэж мөрөөдөж боддог. Тийм үү? Зарим хүмүүс гэдэг шүү дээ. Юу хачи юм боддгийг энэ төр гээл те. Зүгээр амьдралдаа аваад явж бол болоо штэ энэ төр гээ те. Үгүй ээ. Тэгээд байх юм бол тэгээд тэр амьдралтайгаа дуусан чи да юу. Зүгээр нэг маа амьдралаа яаж даа гэж дуусан. Тэгэхээр тэрний хонд ингээд гоё юм фантазтаад бодлоо те. Тэгээд миний энэ яриг сонсоод зарим тэрх байх. Хүүхч юм ярих фантазлаад энэ төр. Үгүй тийм хүмүүс л ер нь биш те хүн төрлөختөнд чирж явдаг. Тэгэхээр хүн төрлөختөө өөрхийн нэг мун барьцсан амьд явж исэн тий. Туулгаач алж ич чадахгүй баг тий. Туулгаач агнж ич чадахгүй шахал амьд байсан шүү дээ. Тэгээ сүүлд нь ингээл нэг фантазлдаг нөхөр юм хийсвэрээр боддог нөхөр ном сумыг бий болгоод тийм үү. Шаа байсан тэр хоол байж байгаа амьд агнадаг болсон. Энэ чинь тэр хүн фантазлж сэтгэж чадж байгаа байхгүй. Тийм учраас л ингээд хүн төрлөختийн юм хүчтэй юм оюун ухаан ийм техник технологийн юм хүчтэй болсон. Иннээс ч илүү гоё болно. Тэгэхээр энэ муухай тавтамл замаар явдаг энэ машинууд хурдан үгүй болоосоо гэж би бодож байгаа байхгүй. Бүрийн тахилгаан машин ч үгүй болоосоо гэж би бодож байгаа. Тэгээд гоё ингээд нисчдэг тийм ээ ингээд. Одоо энэ зурган дээр байгаа шиг тий. Ээл зах өрөөндөө байж байгаа юм шиг нар тусаал тий ингээд. Номоо уншаал ингээд гоё тий. Хөгжмөө сонсоод ч үү тий. Бүжиж мэдээ удаан яадаг гэдэг тий. Кино миногоо үзээл те ингээл те ярилцаал гоё. Ундаа усаа уугаад ингээл те машин дотор шиг өрөөндөө явж байгаа шиг гэртээ байж байгаа шиг те. Тийм гоё арт тэрэгэн цугаа тийм гоё онгоцсон ус цугаад ингээл тэр онгоцсон бол бүр илүү гоё байх хэрэгтэй. Нисэх онгоцсон тэр бол те бүр ингээд дотроо савн маун өөс ингээд те тоглоомын талбай малбат одоо юу гэдгийг те. Тийм ингээл бахул өвтмар ингээд хөвдөг хот явж байгаа юм шиг л том усан онгоцсон гихчил ингээд бас л тийм хөвдөх хотнууд явж байгаа юм шиг хотууд явж байгаа юм шиг ингээд өндөр дуу муу унц ингээд бэлтгэл мэлтгэлтэй хийгээд спортоор хичээлээд тэр тий тоглож наадаад тий тэгээд явж идэг. Чигийнсэн том цонхнуудтай тэгээд нар тусаал ингээд гоё тий. За тэгээд тэр ургамал тарьчихсан ингээд цэцэг навч тавьсан тарьцсан тий. Тийм гоё болныг би итгэдэг. Тэгэхээр ер нь хүүхдүүдээ ном сонинсаа уншуул ингээ фантази юм хийсвэр сэтгэлгээг нь сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэрөө тийж чадах юм бол бид нар ирээдүйн технологиг бүтээлцэх маш олон залуучууд Монголоос бий болно гэдэгт би итгэлтэй байна. Хүүхдүүдэд гол нь тийм мөрөөдөлтэй болох, мөрөөдөлтгий байлга юмд ингээ фантазил сэтгэдэг юм ингээ шинээр өөрөө ингээ бүтээдэг юм тийм бүтээл сэтгэлгээтэй болох. Ганцхан нэг юм утас барьчаад ингээд нэг зөвхөн тэр дээр гарч байгаа дүрсийг хараад ингээд суугаад байдаг тэр хөвгөхгүй. Уу яг мэдээж тэндээс мэдээлэл юм аавна. Чин санаа энэ тэр аавна тэр үл зөв. Гэхдээ оюун санаагаараа ингээд илүү их фантазлдаг байхгүй бол өөрснөө жинхэнэ нөгөө хиймэл оюуныхаа боолуудад дуусч магадгүй шүү. Тийм хүмүүс. Гэхдээ мэдээж фантазлцсан хүмүүс үеийн үед байсаар л байх болно. Тэр хүмүүсээс шинжлэх ухааныг бий болгосон, тэр хүмүүсээс технологиудыг бий болгосон. Тэдний хүчээр бид өнөөдөр ингээд нэгнийхээ дүрсийг хараад дуу хоолойг сонсоод ингээд сууж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд битгий ингэж дими их ингэж 20 цагт фантазилж ингэж юм ярьдаг хүүхдтэй чивтээ худлаа яриад байна тэргээд худлаа юм зохиож яриад энэ тэгжээс тэр хүүхдтэй чинь хэл яриа оюун санаа нь хөгждөг байхгүй. Яриул ярьж лээ гэдэг. Худлаа үнэхсэн хамаагүй ярьж лээ гэдэг. Тэгжээс тэр хэл яриа нь хөгждөг. Ингэж ярих чадвартай болдог. Ярилцах чадвартай болдог. Ярилцах чадвар худлаа ингээд юм зохиогоод ярьж байхдаа хүртэл хүн ингээд фантази сэтгэлгээ ингээд энэ тархин дотор явагдаж идэг байхгүй юу. Тийм учраас хүүхдийг чи худлаа ярьлаа энэ гэж бити загинжээ. Загинж ерөөсөө болохгүй нөхдөө.